За бүгдээ сайн байцгаана уу? Ямар сайхан юм бэ те? Цуглаандаа ирсэн хүмүүс өрөөлтөө юу? Лайваар ингээд сонсож байгаа хүмүүс өрөөлтөө юу? Энэ лайвыг гэрчлэг дахин нөхөж үзэх хүмүүс өрөөлтөө юу? Амен. Өнөөдрийн сургаал маш чухал. Тэгээ би энэ сургаалыг олохоор зэрэг өчигдөр бэлдээгүү, уржигдөр бэлдээгүү, сарын өмнө бэлдээгүү. Хагас жилийн өмнөөс баг 7 сарын 8 сарын өмнөөс баг ингээд зүрх сэтгэлд маань яригдсан үг. Тэгээ энэ үгээр би өөрийгөө маш ингээд тэнхрүүлсэн, ингээд дотроо ингээд ийдсэн, бясалгасан тийм үг байна. Тэгээд энэ болохоор зэрэг ингээд маш ач холбогдол өгөх, бүр ингээд зүрх сэтгэлээ чихээ ингээд нээлттэй байлгах те нойрмоглохгүйгээр ингээд тэ сонсох. Тийм мэдэндээ гэж сонсох тийм үг бас биш юм аа. Энэ үгийг ингээд та нар маань ингээд бүр ингээд те сүсгэлж итгэж энэ үгтэй ингэж холбогдоосаа гэж та бүхтэйгээ урамшуулж байна. Маш онцгой үг байгаа. Оны сүүл болдог. Оны сүүлд бид нар юу яригддаг вэ? Нэг мэдхэтэл гэдэг үгийг ихэнхдээ яригддаг. Нэг мэдхэд он дуусч байгаа юм биш үү? Энэ очно нэг сайхан ихэлжсэн чинь нэг мэдхэд одоо ирсэн биш, шинэ он гарцсан биш үү? Нэг мэдхэд гэдэг үг бидний аман дотор, яриан дотор, дүгнэлт дотор ихэнхдээ ингээ явж яддаг те. За эсвэл бид нар оны эхэнд бид нар ямар сэтгэл хөдлөл мэдрэмжтэй, ямар шийдвэртэй байдг гэхээр зэрэг хамцуугаа шаналдаг. Заастаа алаад өгнө энэ онд тэ хийгээд өгнө, нөцүүлээд өгнө. За өнгөрсөн онд тэ ингэж чадаагүй ийм юм алдсан байна, тийм юм алдсан байна. Тэгээд бөөн туршлага стратеги төлөвлөгөө боловсруулдаг, арга барилууд яадаг, янз янзын ингээд нэг тийм гараан дээр байгаа ингээд дүүх үзэж байгаа морь шиг болдог. Ингээд ч амын суд тавиуд давхад бэлэн болдог тий. Тэгээд ч нэр ингээд хийгээд өгөндөө гэдэг. Тэгээд оны эхэнд оны сүүлд ирээд тэгээд ингээд дүгндэг. Тэгээд эзэндээ талархъя. Эзэн бидэнд ингээд оны хугацаатайгаар үлрэлтэйгээр өдрүүдтэй өгдөг түнхээр талархаж байна. Тэгээ ямар нэгэн он дуустдаг дахиад нэгэн он эхэлдэг талархаж байна. Амен. Ямар нэгэн эхлэл төгсгөлгүй, ямар нэгэн хугацаагүй, ямар нэгэн ийм одоо хэмжүүргүй яваадах юм бол бид нар ингээд өөрсдөө хэмжиж чадахгүй, дүгнж чадахгүй тий. Тэр энэ он цаг хугацаанууд маань Бурхан бидэнд өгөхдөө ингээд дүгнэж болох үсээр өөрсдөө амьдралыг, алхмуудыг, зүрх сэтгэлийнхээ темпераментыг ингээд хэмжиж болох үсээр ажил үйлсээ үр дүнгээ хэмжиж болох үсээр ингээд цаг хугацаануудыг өгсөнд үнэхээр талархаж байгаа. Үнэхээр яг энэ зүйлээс бид нар ингээд өөрсдөө одоо дүгнэх боломжтой байна. За тэгэхээр та хэд мөн оны сүүлд, оны эхэнд, оны сүүлд дүгнсэн, оны эхэнд шийдвэр гаргацсан байгаа тийм үү? За яг энэ момент дээр энэ үг яг ингээд таарж байгаа. Тэгэл би яг энэ үгийг ингээд номлочих гээд байсан. Өөрөө яг энэ үгээр ингээд баярлаад байгаа учраас тэгээд хүлээжээ тэгээд ямарсан ингээд өнөөдөр энэ үгийг ингээд та бүхэнтэй хаваалцахыг хүсэж байна. Ямар үг байгаа бол бүгд хамтдаа залбираад эзэн үгээ айлдаач гэж бүгд хамтдаа залбирцгаая. Эзэн та үгээ айлдаач гэж бид нар залбирч байна. Таны чуулган, таны ард түмэн таны өмнө ирж байна хэзээ. Бид таны оршихуйгүйгээр, бид таны үггүйгээр, таны заавар зөвлгөөгүйгээр, таны хүмүүсгүйгээр, танаас тослогдсон өдөртөгчгүйгээр бид нар хинч өшөлөө хэзээ. Та биднийг ингэж явахаар биднийг ерөөсөн танд талархаж байна хэзээ. Энд байгаа хүн нэг бүрийн төлөө баярлалаа. Пасторуудынхаа төлөө, ахлагч удирдагчдынхаа төлөө, дагалдагч нарын төлөө, чуулганыхаа ард түмний төлөө танд талархаж байна хэзээ. Эзэн өнөөдөр бид нар оны эхэнд бид нар үнэхээр цаашаа явах шийдвэрээ гаргахад таны үг бидэнд туслах болтугай. Олон зүйлсээр гаргасан шийдвэрүүдэд байна бодож үзэхэд туслах болтугай хэзээ мэнэ. Эзэн бид үнэхээр яг өөртөө найдсан авьяас чадвар, туршлага, мэрэгэн ухаан олж мэдсэндээ бид найдсан биш хэзээ мэн. Харин бид танд найдсан, таны үгэндээ зогсон байхыг хүсэж байна хэзээ мэн. Таны ивэл, таны ерөөл бидний дээр дүүрэн байх болтугай. Ариун сүнсээ та бидэнд ишлэлтэй илэрхийлэлээ өгөөрэй гэж залбирч байна хэзээ мэн. Таны амар тайван бидэнтэй хамтах болтугай. Есүсийн нэрээр талархан залбирч байна. Амен.
За бүгдээ хамтдаа Иохан номыг гаргая. Иохан 15 дугаар бүлэг дээр за 1-ээс 17 дугаар ишлэл хүртэл уншиж өгнө. Би бол усан үзмийн жинхэнэ мод. Эцэг минь усан үзм тариалагч билээ. Миний дотор байгч жимс ургуулдаггүй мөчр бүрийг тэр авч хайна. Жимс ургуулдаг мөчр бүрийг их жимстэй болгохын тулд тэр тайрч ашчилдаг. Миний хэлсэн үгээр та нар хэдийнэ цэвэр болжээ. Миний дотор байгтун. Би ч та нарын дотор байна. Усан үзмийн модонд холбогдохгүй бол мөчр өөрөөсөө жимс ургуулж чадахгүй адил та нар жимс ургуулж чадахгүй адил та нар миний дотор байхгүй бол тийм байх болно. Би бол усан үзмийн мод. Та нар мөчрүүд. Хэн миний дотор байж би мөн түүний дотор байна. Тэр их жимс гаргана. Учир нь надаас ангид та нар юу ч хийж чадахгүй. Хэн нэг нь миний дотор эс байваас мөчр мэд хаягдаж хухайрна. Тэдгээр мөчрийг түүж гад хайж шатаана. Та нар миний дотор, миний үгс та нарын дотор байваас та нар юу хүсснээ гуй. Тэгвэл та нарт биелэх болно. Та нар их жимс гаргаж миний шавнар болоход эцэг минь алдаршина. Эцэг намайг хайрлсны адил би бас та нарыг хайрлсан. Хайранд минь байгтун. Би эцгийнхээ тушаалыг сахиж хайранд нь байдаг дугаа адил та нар тушаалыг минь сахивал хайранд минь байх болно. Миний баяр баясгалан нь та нарт байж та нарын баяр баясгалан дүүрэн болохын тулд үүнийг би та нарт хэлв. Би та нарыг хайрлсны адилаар та нар бие биенээ хайрлагтун. Энэ миний тушаал. Нүхтэйхэн төлөө амиа зориулахаас илүү агуу хайр байхгүй. Та нар тушаасныг минь үлдвээс миний нөхөд мөн. Би та нарыг боолгууд гэж дахиж дуудахгүй. Учир нь эзнийхээ юу хийж байгааг боол эс мэдэх юм. Харин би та нарыг анд нөхөд гэж дуудана. Учир нь би эцгээсээ сонссон бүхнээ та нарт мэдүүлсэн билээ. Та нар намайг сонгоогүй, харин би та нарыг сонгосон. Та нарыг явж жимс гаргаж үр жимс чинь өөр байгаасаа гэсэндэ би та нарыг томссон. Ингэснээр нэрээр минь та нар эцгээс юу ч гуйсан тэр та нарт өгөх юм. Би та нарт үүнийг тушаая. Та нар бие биеэ хайрлагтун. Амен. За дэлгэцэн дээр нэг хоёр зураг үзье. За ямар мод байна энэ? Усан үзмийн мод. За би энэ зургийг хараад үнэхээр ангаарсан. Тэгээд Есүс би бол усан үзмийн мод гэж хэлсэн тийм үү? Тэгээд би Есүсийг усан үзмийн мод гэж хэлэхдээ анх энэ одоо ишлэлийг энэ яг хэсгийг ингээ уншиж байхдаа усан үзмийн модны талаар нэг тийм төсөөлөлгүй байх үедээ тэр модыг нэг гоё мод гэж бодсон. Тэгээд тэр усан үзмийн тэр жимсийг идж байхдаа идчихсэн учраас тэр гоё амтж байгаа гоё жимс идж байгаа учраас тэр мод нь өстой гоё мод ингээд нэг тийм сүрлэг том те ингээд нэг тийм харц булаасан одоо ингээд тийм гоё мод гэж бодсон. Тэгээд усан үзмийн мод ингээд харсан чинь нэг тийм сэтгэл хөдлөөгүй. Энэ ингээд төсөөснөөс ингээд нэг тийм одоо байгаагүй те усан үзмийн мод гэдэг чинь ийм байсан юм уу гэж. Тэгээ усан үзмийн модыг юу гоё болгож байгаа, усан үзмийн модны юу үнэхээр чухал болгож байгаа юм чинь үр жимснээс. Тэгээд Есүс яагаад өөрийгөө усан үзмийн модтой ингээд зүүрлсэн бэ? Тэгээ Есүс болохоор зэрэг үнэхээр бидний амьдралд үр жимсийг хүсэж байна. Үр дүн хүсэж байна. Оны ихэнд бид нар яадаг вэ? Оны сүүлд бид нар юуг л дүгнэдэг вэ? Үр жимсээ, үр дүнгээ л дүгнэдэг гэжтэй тийм ээ? Тэгээд тэн дотор ингээд сэтгэлээр унмаар юм байдаг, ингээд харуулсмаар юм байдаг, ээдэ гэж бодмоор юм байдаг. Оны ихэнд баг хухаарсан мөчр мэд заримдаа тийм үр дүн тооцдог тий. Эсвэл ингээд зарим ингээд багсарсан үр жимстэй байдаг. Бидний амьдралд янз бүрээр ингээд байж идэг. Гэхдээ бидний энэ хүсэж байгаа энэ хүсэл маань бузар муу биш юм аа. Үр дүн хүсэж байгаа амьдралдаа өөрийнхөө амьдралд ажил, бизнес бүх хийж байгаа юмдаа үр дүн хүснэ гэдэг бол энэ Бурхны хүсэл юм аа. Өөрийнхөө зан характерд, өөрийнхөө сэтгэл санаанд, өөрийнхөө бүх зүйлд сайн сайхан үр жим, сайн сайхан зан чанарыг хүсэмжлэнэ гэдэг бол энэ Бурхны хүсэл юм аа. Амен.
Тийм учраас Бурхан хэлсэн байгаа. Би та нарыг сонгосон юм аа. Би та нарыг бүр үр жимстэй байхын тулд, баяр хөөртэй байхын тулд би та нарыг сонгосон юм аа. Тэгвэл энийх нь нууц нь юу гэж? Энийх нь нууц нь юу гэж? Надтай холбоотой байчих тэг хүүхч. Надтай холбогдчих. Надтай холбогдчих. Надтай холбоотой бай. Тэгээд та нараас үр жимссэн Бурхан дамжиггүй магч. Оны ихэнд ингээд сэтгэлээр унтсан, цөхөрцөн, хураашсан, хатцсан одоо тэ дараагийн онд цаашаа явахдаа итгэл найдваргүй болсон тэр сэтгэл хөдлөлт мэдрэмжүүд бас заримдаа байдаг. Тэгээд энэ хүмүүсийн сонсож байгаа энэ байдлын дүгнэлтүүд нь ихэнхдээ Библийг уншаагүй шүү дээ. Би сугдаандаа хомос явсан, би залбираагүй шүү дээ. Би ямар нэгэн одоо сүнслэг юмнууд дээр би үнэхээр сул байсан байна гэдэг. Миний байгаа орчин нөхцөл би хаана байсан бэ? Би хинтэй хамт байсан бэ? Би юу хийжсэн бэ гэдэг нь тэн дотор чухал очдөг. Тэгээд тэр бүгдийг дүгнэлт тэгээд үсгээр зэрэг оны эцэст ийм үр дүнтэй байхаас аргагүй байдал хүрч. Харин Библийг уншаад байсан, залбираад байсан, сүмдөө яваадсан, сайн мэдээнд үйлчлээд байсан. Ямар нэгэн тийм сүнслэг тэр бүх зүйлүүдэд Есүстэй тэр холбогдох тэр бүх зүйлүүд дотор ажиллаж байсан. Тэр бүх зүйлүүд үр жимстэй байждаг. Тэр Есүс хэлсэн байгаа. Надтай холбогдох юм бол та нараас үр жимс ариун нэг ургах болно гэж. Мэн. За энэ болохоор зэрэг энэ өгөн дээр юу гэж хэлсэн бэлээ? Жимс ургуулдаг мөчр бүрийг их жимстэй болгохын тулд тэр тайрж арчилдаг гэсэн байна, тийм үү? Тайрж арчилдаг. Тэгэхээр биднийг тэр усан үзмээ юу гэж хэлсэн Есүс? Мөчр гэж хэлсэн. Тэгээ би ингээд миний хүний онолын дагуу би ингээд урт мөчр байх тусмаа бахим ингээд том мөчр байх тусмаа тэгээд би ч нэг лаг байх тусмаа би ч нэг ингээд том байх тусмаа одоо ингээд би их үр жимстэй болно. Тэгээд тэр би том байх хэрээр тэр үр жимс ургана гэж бодож ирсэн. Гэтэл усан үзмийн цэцэрлэгч юу хийдэг вэ гэхээр зэрэг тэр том мөчрүүдийг тайрдаг. Тэгээд том мөчр том байх тусмаа үр жимс нь яадгүй баг ургадаг юм байна. Тийм учраас цэцэрлэгч ингээд тэр мөчрүүдийг ингээд тайрдаг. Тэгээд энэ нь тайрж байгаа нь юутай холбоотой гэсэн? Үр жимс ариун их ургуулахын тулд гэж энэ дэр Библиэлд хэлсэн байна, тийм үү? Ингээд тайрж арчилдаг гэж хэлсэн байна. Тайрж арчилдаг. Тэгэхээр зэрэг бид нар энэ онд тайруулахад биднэ. Зүгээр л том мөчр баймаар байна уу? Байгаагаараа баймаар байна уу? Үнэхээр ингээд авьяас чадвардаа, туршлагатаа олж мэдсэндээ үнэхээр итгэмээр байна уу? Одод дамжаад үнэхээр тэр нэг байгаа тэр бүхэл тэр нэг те би гэсэн тэр бүх том тэр зүйлээрээ бид нэг баймаар байна уу? Тэгэд ийм мөчрүүдээс, ийм том мөчрүүдээс усан үзм гоё ургадгүй юм. Ургадгүй. Тийм учраас цэцэрлэгч нэг зүйлийг маш сайн мэдчих. Тэр юу мэдж байгаа зэрэг мөчрүүдийг тайрд. Тэгээ бидний амьдралын эзний яг тэр тайрд, тэр эмчилгээ, тэр өөрсдөлтүүдийг бид нар энэ онд хүлээн зөвшөөрөх ёстой. Миний бардам зан, миний сэхүүн зан, миний сэтгэлээр ундаг зан, миний голдомтгой зан, дээрлэхүү зан, үзэн ядалт, хорсол, авьяас чадвартай найдсан байдал, өөрийгөө илүүд болсон байдал, гард үүслээ илүүд болсон байдал, удам угсгаагаа илүүд үзсэн байдал, өөрийгөө одод амжилтанд бартсан байдлууд, ямар нэгэн өөрийгөө том болгож байгаа тэр зүйлсүүд байна. Тэгээд эзэн минь энэ онд та намайг үр жимстэй байлгаж өгөөч. Харин би таны гарт, таны хайчинд би бас өөрийгөө өгөхөд бэлэн байна. Та намайг тайрч арчлах уу? Та намайг тайрч болно шүү гэсэн байна. Бүх мөчрүүдээс би ганцаараа том мөчр баймаар байна. Ганцаараа том мөчр баймаар байна гэж. Ингэж яах юм бол энэ маш бага үр жимс сургуулах болно. Тэгэхээр Есүс усан үзмийн мод нь бид нар мөчрүүд үр жимс нь болохоор зэрэг бидний баяр баясгалан байх. Бидний амжилт байх нь. Бидний өрөөл байх нь.
Тэр зүйлүүдийг бид нар ингээд иддэг, уудаг, хамт байгаа хүмүүстэйгээ хуваалцдаг. Энэ баяр хөөргийг эзэн бидний амьдралд ингээд хүсэмжилж байгаа. Ингээд хүсэмжилж. Гэтэл бид нар заримдаа зүгээр л өөрөө том учир баймаар. Зүгээр том учир баймаар. Бүр модноосоо том учир баймаар. Одоо энэ усан үзмийн модыг ингээ харах юм бол нэг том модны нэг бүдүүн мөчр шиг байгаа ч. Тэгээд тэрнээсээ илүү том мөчр баймаар. Есүсээс илүү том баймаар. Бурханаас илүү агуу баймаар. Бурханаас илүү өөрийгөө илүү үзмээр. Бурхангүйгээр амьдарч чадна гэж бодож байна. Сая Лос Анжелес босон тэр төмрийг та нар харсан. Амар сэтгэл өвдсөн. Бурхан минь өрөөгөөч авраач гэж залбирсан. Олон мянган хүний эд хөрөнгө гэр орон сүйдлээ шатлаа. Түүнийх нь нэг хоногийн өмнө тэр хотын иргэд юу хийсэн гэж төмөр дэгдэхээс нэг хоногийн өмнө тэд юу хийсэн гэж Бурхан байгаад яадгийг гэж хэлсэн. Бурханыг доогож ярьсан тэд нар. Тэд нар нэг юм оны өмнө нэг амжилт бүтээлээ дээр саархсан. Тэгээд тэд нар нэг юм баяр тэмдэглэсэн. Тэгээд тэнд байгаа нэр алдартай хүмүүс, тэр одууд, тэнд байгаа тэр хүмүүс Бурхангүйгээр амьдарч болно штэ гэж хоорондоо хөөрөлдөж хошин шог яриа ярьж би нэг ангирсан. Маргааш нөө төмөр шатаж ихэсэн тэр төмөр нь хот руу орж ихэсэн. Зүгээр юм санамсаргүй болдго юм уу? Зүгээр хин нэг тийм алдаанаас юм болдго юм уу? Үүний цаанд Бурхан байхгүй гэж хэлвэл бид нар Бурхангүй үзэлтнүүд болно. Маш болгоомжтой байх хэрэгтэй. Маш болгоомжтой байх хэрэгтэй. Бурхан бидний ард тал байхыг хүсэж байна. Бурхан бидний үр жимстэй амьдралын маань шалтгаан байхыг Бурхан өөрөө хүсэж байна. Харин миний дотор жимс ургуулдаггүй мөчр бүрийг би тайрч хаях болно. Тэгээд тэд нар хувхаар нь тэгээд тэд нар гад шатаагдах болно гэж. Тэд нар гад шатаагдах болно. Хүн амьдралдаа сайн сайхныг хүсэх нь Бурханы хүсэлд нийцдэг юм аа. Үр дүн амжилтыг хүсэх нь Бурханы хүсэлд нийцдэг юм аа. Баяр хөөртэй сайн сайхан хөгжил дэвшилтэй байхыг Бурхан бидний төлөө хүсдэг юм аа. Нэг удаа Есүс маш их өсөж явж байгаад нэг том холоос нэг инжирийн модыг хардаг. Тэгээд Есүс дотроо том инжирийн модыг хараад очиод тэндээс жимс олж идэхээр явдаг. Тэгээд очиод тэр инжирийн модноос ямар ч жимс олж идэж чадаагүй. Тэгээд тэр инжирийн мод хараагддаг. Дахиж энэ жимснээс хэн ч юу ч үдэхгүй гэж хэлдэг. Энэ модноос хэн ч юу ч идэхгүй гэж хэлдэг. Бид нар заримдаа эстэнээр алаад идэг. Хийгээд идэг. Цаг завгүй зүтгээд идэг. Ингээ хүндлэгийн хүн арах юм бол энэ ч баларж байгаа хүн байна да. Ястаа бүтээж энэ да гэж бодож байж магад. Цаг завгүй, нойр хоолгүй бүтээгээд идэг. Тэгээд очиод түүнээс идэх жимс байхгүй. Баяр басгалан байхгүй. Бөөр наавтуцсан, ядарсан, туйлдсан. Хүний амьдралд өгөх юм юу ч авахгүй. Хар яргсан, уурсан, адаар зантай, хараад урсгасан, өөдөөс нь мөрөгсөн. Сүйдэрт нь хорогдох юу ч авахгүй. Тэгээд дэлхийн оргил малдажин чуулган дээр нэг 10,000 хүнтэй нэг чуулганы пастор тэрээс өөрийгөө би алж ийн гэж бодсон шилж. Тэгээд тийшээ хот руу явж номдоо, тийшээ сургалтын нарт үрэгдээл, тийшээ ч тэр юм хийгээд нэр хүмүүс алга ташаад нэр ингээд үү болны орночтой нэр нэг маш их үйлчлүүд хийгээд тэгээд нэг өдөр хашааны болон суугаад цөхрөтлөө уйлсан гэж. Тэгээд Есүстэй холбогдоог. Өөрт байгаа тэр олж мэдсэн тэр туршлагаараа тэр хүчээрээ одоо би явчихна гэж бодсон. Би одоо болцлоо гэж бодсон. Тэгээд түүний тэр банка дүүргдэг юм нь
Хүмүүсийн алга ташалт байсан. Хүмүүсийн мөрөн дээр нь алгаталт байсан. Вау, даг пастор шүү, даг шүү гэж хэлжсэн тэр бүх зүйлүүд нь байсан. Гэтэ тэр зүйлүүд нь түүнийг дүүргэдэг гол урсгалд нь гол дүүргэх ёстой юм байгаагүй. Харин Бурханаас ирсэн юмс түүнийг дүүргэх ёстой. Бүгдээ хамтдаа Лук 13 дугаар бүлэг дээр очие. Тэр 6 дугаар ишлэл. Тэр ийм нэгэн сургаалт зүйрлэлд айлдав. Нэгэн хүн усан үзмийн талбайдаа инжирийн мод тарьжээ. Өнөө хүн тэр модноос жимс хаагаад юу ч олсонгүй. Тэгээд цэцэрлэгчид хараач 3 жилийн турш би ирж энэ модноос жимс хаагаад юу ч олсонгүй. Түүнийг огтолж хай. Энэ мод юунд газрыг дэмий эслэх ёстой гэв. Гэхдээ цэцэрлэгч эзэнтэй энэ жилдээ бас азны. Би хөрсийг нь сэрэгжүүлж бордъё. Хэрв эх жил жимс өгвөл сайн биз. Үгүй бол огтлоод хайчихъя гэжээ. Амар сургаалт зүйрлэл шүү. Жимсний мод тариад 3 жилийн турш тэр модноос жимс идсэнгүй. Гурван жил тариад 3 жилийн турш тэр модноос жимс идсэнгүй. Энэ ягаад ингэж энэ талбайд ингэж дэмий талбайд эслээд ингэ байчих ёстой гэж. Энэ модыг огтолж таарч хай. Тэндээ бидний амьдрал тийм юм ирнэ. Аюултай бид нар хүсэх юм биш. Бурхны хүсэх юм биш. Бурхан юу хүсэж байгаа вэ? Үр жимстэй амьдрал хүсэж байгаа. Үр дүнтэй амьдрал хүсэж байгаа. Тэгээд цэцэрлэгч хөсөмжилж байгаа. Эзэнтэй минь түр хүлээж байгаарай. Би нэг дахиад нэг оролдоод үзье. Би нэг хөрсийг нь сэрэгжүүлье. Дахиад нэг бордоо өгöd үзье. Дахиад энэ жилд ингээд энэ нэг ингээд дахиад нэг санаа тавиад ахъя. Дахиад ингээд ахъя гэж хэлж байгаа. Тэгээ бид нар яг энэ зүйлийг хөсөмжлөх хэрэгтэй. Яг амьдралдаа яг энэ зүйлийг хөсөмжлөх хэрэгтэй. Яг тэр сэрэгжилт. Яг тэр хахар хатуу байдалд агаар оруул. Яг тэр хумигдмал ингээд тийм хэвшмэл байдалд агаар оруул. Би нэг л ийм хүн шүү дээ. Би төрхөөсөө ийм хүн үнэ гэдэг тэр байдалд агаар оруул. Бүр ингээд шинжлэгдсэн, өөрчлөгдсөн хүн байхаар ингээд жишээд 2024 онд би ийм л байсан, 23 онд би ийм л байсан, 21 онд би ийм л байсан. 3 жил иймээрээ явах юм уу? Бидний амьдралд үр жимсийг бид нар хөсөмжлөхгүй гэж юу? Бид нар ингээд сэргэлт хүсэхгүй гэж юу? Таны амьдралаас танаас хэн нэгэн идэх баяр баясгалан, идэх амар тайван, идэх тэжээл хоол та хэн нэгэнд өгөхгүй гэж юу? Энийг бурхан хүсэж байгаа шүү дээ. Энэ амийг бурхан хүсэж байгаа шүү дээ. Бурхан танаас энийг хүсэж. Өстөр бид нар эзэн бүлийн удирдагч үйлчлэгчдийнхээ хурлыг хийл. Тэгээ би хэний дагалдагч вэ? Би ямар дагалдагч вэ? Надад дагалдагч байгаа юу? Гэдэг асуултууд дээр бид нар дүгнэлтүүдээ хийсэн. Тэгээд бид нар миний амьдралаас хэн нэг нь иддэг байх шин. Миний амьдралаас хэн нэг нь ингээд баяр баясгалан хүртдэг байх шин. Би хүмүүс бурхны үг заадаг тийм бялхан байх шин. Би бүр ингээд тийм илчлэлтүүдээр ингээд бялхан байх шин. Сайн байна уу гэж бурхны үг ярихад бэлэн байх шин. Өнөөдөр бурхан надад ингэж хэллээ гэж хэлэх тэр үр жимсээр ариун байх шин. Тэр баяр хөөр сүудэрд чинь хорогддог, нөхөрдөхөд дуртай, амар тайван тэр хүн та байх шин. Та дагалдагчтай байх шин. Ингээ таны амьдралаас ингээд одоод идчих тэр жимс хин нэгэд байх шин. Зөвхөн өөрийгөө л ботсон, өөрөө том мөчр байхыг бодсон, тийм байхыг битгий хөсөмжлээрэй. 2025 онд та юу харж байна? Та амьдралдаа ямар хөгжил дэвшлийг харахыг хүсэж байна? Эзэнтэй холбогдох холбоогоо бэхжүүл. Амен. Холбоогоо бэхжүүл. Тэгэд үргэлж тийм асгардаг дүүрэн бэлхэн тийм сав бай.
Тэгээд тэр постууд бурхны үг оруулдаг. Группүүд дээр бурхны үг бичдэг. Иш зүүдүүд урмын үг бичдэг. Тийм бэлтгэн бай. Библи уншихад бол заавал бурхан үгээ хэлдэг. Энэ хуурай ийм хатцсан ном биш. Энэ бол амь өгдөг ном. Энэ бол амийн болог. Энэ бол амийн болог. Бидний өглөөний зүүн Библи судал ямар гоё болдог гэж санана. Бид нар бүр ингээд тийм чүмэг өөх идсэн юм шиг. Масата варианта талах идсэн юм шиг. Бид нар бүр ингээд тэр өглөө ингээд баг өглөөний цаа уухгүйгээр ингээд цацсан юм шиг тийм өглөө болдог. Бид нар бүр ингэж бурхны үгийг идэж суралцах нь маш чухал байна. Тэгээд ариун сүнсэнд боломж өгөх. Энэ цэцэрлэгч нь ариун сүнсийг төлөөлж байгаа. Би сэрэгжүүлье. Би бордъё. Би дахиад оролдъё. Хүлээж бай гэж. Мэн? Би яагаад ийм ааштай байгаа юм бол? Би яагаад ийм хуур байгаа юм бол? Би яагаад ингэ гим нүгэл дотроо хүлээстэй бол? Би яагаад дахин унаад байгаа юм бол? Би яагаад дахин ингээд шийдвэр гаргачихад маргаас нь дахиад унаад байгаа юм бол? Би 7 хоногийн өмнө шийдвэр гаргасан чинь дахиад 7 хоногийн дараа бах байдгаараа байна. Яагаад ингэж байгаад байгаа юм бол? Аюултай шүү. Аюултай шүү. Энэ хэрэггүй байна гэж хэлэх тэр өдөр ирж магадгүй шүү. Болгоомжтой бай. Дараагийн нэг чухал ишлэгийг уншъя. Лук 8 дугаар бүлэг 11 дугаар ишлээс сургаал зүрлээ утгах нь ийм юм аа. Өрн бурхны үг зам хавар унагсад нь сонсон хүмүүс бөгөөд эд итгэн аврагдах үе хэмээн диавол ирж зүрхнээс нь үгийг булаадаг. Чулуурхаг газар унагсад нь сонсоод үгийг баярлан хүлээж авдаг. Харин тэд үндэсгүй агаад хэсэг хугацаанд итгээд сорилтын үед бүдрэн ундаг гэлээ. Хогийн ургамлын дунд унсан сонсон хүмүүс бөгөөд тэд замдаа зовнил эд баялаг өнөөгийн амьдралын тааламжид автах зэрэгт боомлуулгасад юм. Тэдний үр жимс боловсрохгүй. Сайн хөрсний тухайд бол эдгээр нь үгийг сонсоод шудраг зөв зүрхэндээ нандинаж төвчээртэй байж үр жимсээ өгөхсөд юм агч. Амен. Таны байгаа газар та хаана байна вэ? Та хаана байдаг вэ? Таны ихэнх цагаа өнгөрүүлдэг газар хаана байдаг вэ? Та хинтээ нөхрөлдөг вэ? Та хинтээ найзалдаг вэ? Таны эргэн тойронд байгаа хүмүүс хэн бэ? Та юунд татагдж байна? Тэгээд тэр байгаа газараасаа та бурханлаг үр жимсэд хүн болохыг хүсэмжилж байна уу? Хизээч бүтэхгүй. Та зам хаваар байна уу? Та яг чигэн зам дээр гарсан уу? Зүгээр зам хаваар байна уу? Чулуурхаг газар байна уу? Чулуурхаг газар гэдэг хатуурсан, тэ нөхөртэй хатуурсан, үр хөвгттэй хатуурсан, эхнэртэй хатуурсан, найзтай хатуурсан, байгууллагын захиралд хатуурсан, хамт олондоо хатуурсан, чулуурхаг бүр ингээд ч нэр нийгэмдээ хатуурсан, улс төрдөө хатуурсан, засаг захиргаандаа хатуурсан, амнаас нэг өөдтэй юм гардаггүй, ярьдаггүй, гомдгосод тэр хүмүүсийн хажууд та цаг өнгөрүүлж байна уу? Тэдний дунд байна уу? Тэнд та ургах уу? Бурхны хүсэж байгаа үр дүнд хүрэх үү? Бурханлаг үр жимсийг ургуулах уу? Та өөрийгөө хаана байлгаж байна? Та хинтээ нөхрөлж байна? Эсийн бүлэгтээ ирдэггүй, цуглаандаа явдаггүй, сүнслэг сургалтуудад ирдэггүй. Тэгээд та амьдралдаа бурханлаг үр жимсийг хүсээд үзээрэй. Энэ бол энэ сургаалт зүрлийнх нь гол цөмөн. Тэр бардамны саарахт тэр хогийн ургам бол гим нүглээр дүүрэн, атаач өтөөгөр дүүрэн, атаархал, өрсөлдөө, тэр сүзэл, тэр тунд та бурханлаг байх гээд үзээрэй. Хогийн ургам бол яана гэж байна. Баригдагсад юм. Тэд нар боомлуулагдана гэж. Боомлуулагдана гэж. Тэгээ чуулганыг өөдгөртэй гэдэг. Чуулганыг басамжилдаг, чуулганы нөхөрлөлтийг басамжилдаг. Чуулганаа зохион байгуулж байгаа аливаа үйлсүүдийг басамжилдаг. Энэ ерөөсөө бидний чуулганы ирээдүй биш юм аа.
Есүс Христийн бие бол чуулган юм аа. Та ингэж хандснараа та Христийг дахин цовдлдог. Та чуулганы эсрэг ам ангааснараа тэ Есүсийг гүтгдэг, доромжилдог. Чуулганы эсрэг ямар нэгэн хаан хинэггүй хандснараа та Есүс хинэггүй ханддаг. Энэ ард түмэн, энэ Бурхны ард түмэн, чуулган бол та нар. Бурхан минь чуулганы эсрэг ярих нь бүү үзэл миний амнаас битгий гараг. Саул хаан яагаад Бурхны оршуугаас таслагдсныг мэдгүй. Бурхны ард түмнийг гүтгсэн. Энэ ард түмнээс чинь бодоод би тэр хон үхрүүдийг дахид өргөх гээд авчирсан. Тэр хаан Агагийг би авчирсан юм аа. Энэ ард түмэн чинь энийг хүссэн гэд. Мосе яагаад амдагцсан нутагт хүрээгүй вэ? Ард түмэнд ууралсан. Бузар төслөө юм ард түмэн та нар аль болтол хизээ болтол би та нарыг төсвөрлөх юм бэ гэж ард түмэндээ хашгирсан. Чуулган руу, Христийн бие рүү хашгирсан. Тэднийг доромжилсан. Тэгээд эзэн хэлсэн. Мосе чи ариун бус байлаа. Чи амдагцсан нутагт орохгүй гэж хэлж. Бид нар үнэхээр чуулганыг хайрлахаар дуудагдсан. Энд хөгжиж өсөж дэвчгээр энд үр жимстэй багаар бид нар дуудагдсан. Эндээс бид нар хоолоо авч, эндээс бизэгдэж, эндээс уран зориг авч, эндээс хараа зорилгоо авч, эндээс бид нар Бурхны хувь тавилан дотроо дуудагддаг. Би 24 жилийн туршид чуулганд хамрагдаж байна. Чуулганы хүн байна. Тийм учраас таны байх ёстой газар хаана гэж чуулган юм аа. Сэгсэрч гисэн гэрэм ээж сэмхэж гисэн гэрмэн гэдэг үг байдаг тийм үү? Та эндээс төрсөн. Та эндээс ундаасан. Та энд өсөж боолцсон. Есүс чуулганыг хаана байрлуулсан бэ? Есүс чуулганыг хаана төвсөн бэ? Бүх эрх мэдлүүд, бүх хаан ширээнүүд, бүх засаг захиргаанаас дээгүрд тавьсан юм аа. Амен. Амен. Чуулганы байр суурь бол энэ юм аа. Амен. Тэгэхээр биднийг тэгж тавьсан гэж. Бурхан биднийг тэгж өргөмжилдэг гэсэн үг. Амен. За өдөр одоо нэгэн чухал ишлэл рүү орох гэж байна. Одоо хоёр ишлэл байгаа. За дуулал 1-р бүлэг дээр очие. Бурхан ер нь маш их тийм ургамлуудаар, үр тариануудаар тий маш их зүйлүүдийг бидэнд заасан байдаг. За дуулал 1-р бүлэг. Буруудуудын зөвлгөөгөөр атгахдаггүй, нүгэлтнүүдийн зам дээр зогсдоггүй, басамжлагчдын байранд суудаггүй хүн ерөөлтөөе. Эзний хуулийг тэрээр багтаж, энэ хуулийг өдөр шөнөгүй бясалгана. Урсгал усны дэргэд тарьсан мод адил ургацын цагт үр жимсээ ургуулж, навчсан үл хатна. Аливаа үйл нь түүнд амжилтыг авчирна. Гин буруутан нь тийм бус агаад салхиар ялгагдан хаягдаг тарианы хальс мэт. Шийтгэл ирэхэд буруутан нь зогсож эс үлдэнэ. Зөвтийн чуулалж нүгэлтнүүд зогсож үл хоцорно. Зөвтийн замыг эзэн мэдвэ. Буруутын зам сүнэж мөхнөө гэж. Энэ дотор амжилтын тухай, үр дүнгийн тухай, үр жимсийн тухай үг байна уу? Аливаа амьдралд аливаа зүйлстэй, ажил үйлстэй үр дүн амжилт үлсхийг харахыг хүсэж байгаа хүмүүс байна уу? Байна уу? Байна уу? Яаж? Юу гэж хэлсэн бэ? Байх газраа тодорхойл. Басамжлагч нартай хамт байна уу? Нүгэлтнүүдтэй хамт байна уу? Буруутуудтай хамт байна уу? Тэдний зөвлгөөгөөр алхаж байна уу? Бүгдээрээ гадар шатагцсан хайр киног үзсэн мэдхүү. Эхнэр нөхөр хоёр салах гад амьдрал нь сүрэх гээд нөхөр нь гим нүгэлтэй байсан, түнд буруу байсан. Тэр порнограф донтсон, бузар мод донтсон,
амин хувийг хичээгч өөрийгөө бодсон эхнэрээ хайрладаг. Гэхдээ түүний байсан газар нь түүний нөхөрл нь хаана вэ? Тэр ажлынхаа газар итгэж залуутай нөхөрсөн. Тэр өөрийнхөө итгэж ааваас зөвлөгөө авсан. Харин нөхрөө буруутгаж ирсэн, нөхрөөсөө салахыг хүсэмжилж ирсэн тэр эхнэр хаана вэ? Тэр хинтээ нөхрөлсөн. Буруутуудаас зөвлөгөө авсан. Нэг хэдэн эмэгтэйчүүд тойр зогсоод, сувлагч нар, эмчнэр тойр зогсоод, мөрийн нэлэгдээд хамт уйлаад чи тэр нөхрөөсөө саад чамд тэр Кевин гэдэг энэ гоё манай эмч залуу хайртай штэ саад хаан та зогсдог вэ? Та хинтээ нөхрөлдөг вэ? Бас наслагч нартай юу? Нүгэлтнүүдтэй юу? Буруутнуудтай юу? Та хаанаас тийчээдэгдэг? Хаанаас ингээд юу иддэг вэ? Хоол иддэг вэ? Харин эзний хуулийг яадаг гэж байна. Багтдаг гэж байна тий. Вау! Энэ үгээр ингээ багтдаг. Энэ үгээр ингээ баярладаг. Энэ ингээ шашны ном гэж боддоггүй. Хатуу хуулийн хэцүү ингэж үздэггүй. Энэ номоор ингээ бүр багтдаг гэж хэлсэн байна. Амен. Тэгээд өдөр шөнөгүй энэ хуулийг яадаг гэж байна. Бясалгадаг. Би бүр 8 сар бясалгасан сургаалаа өнөөдөр таандад гаргаж өгч байна. Энэ ингээд нэг олон жил дарсан нэг дарсаг гэсэн үг. Дарсаг дарах тусмаа яадаг вэ? Чанартай болдог, гоё болдог. Тийм учраас ах дүүс минь энэс амжилт ирдэг юм аа. Эндээс үр жимс ургадаг юм аа. Йошуад юу гэж хэлсэн? Хуулийн номыг амнасаа салгадгүй түүнийг өдөр шөнөгүй тунгаан бяцлах. Баруун тишээс зүүн тишээс битгий хазаа. Тэгвэл чи хөгжин дэмжиж амжилтанд хүрэх болно. Тууштай бөгөөд зоригтой бай гэж хэлсэн баг. Энэ үгийг ямар их дэндүү хайхрахгүй байна. Энэ зүгээр цаас юм уу? Энэ утга учиргүй шашны ном юм уу? Энийг яагаад ингэ багтдаггүй? Энийг яагаад ингэ зүрхэндээ нандиндаггүй? Яагаад энийг ингэ бүр өдөр шөнөгүй бяцлагдаггүй, уншдаггүй? Тэгээд сүнслэг үр дүн та нар хайгаад үзээрэй. Тэгээд та нар амьдралаасаа үнэхээр тэр эзний хүссэн тэр үр дүн хайгаад үзээрэй. Тэгэхээр энэс өдөр шөнөгүй энийг уншиж, энэс бяцлахаж, энэс ууж идэж, сургаалууд сонсож, сургалтуудад явж, Бурхны үг хаана хэлэгдэж чинь тэр газруудад ингэж өсөж түрүү нар яг зөв хэлсэн те. Бид нар үнэхээр өссөн байсан. Тэн дээр тайзнаас хэлэгдсэн үг бүр хин нэгэн магтаач амнаас гарч байгаа үг бүрийг ингэ газар унгахгүй ингэж хүлээж авдаг. Ингээд тэндээс ингэ иддэг. Тэгээд энийг ингээд талхтай хайдаад ингээд амрууга ингэж хүлээж ав. Та нар энэгүүгээр хизээч амжилтанд хүрэхгүй. Үнгүүгээр та нар амьдралдаа үр жимс сайн сайхан баяр баясгалан хайгаад үзээрэй. Төр зурих. 10 жил итгэж болчоод 20 жил сүмд явчаад энэ үгнийг итгэлийн баатруудын түүхийг мэддэггүй. Номоо гарчгаа олдоггүй. Ишлэлээ олдоггүй. Баатруудыг таньдаггүй хүмүүс байдаг. Бурхан минь. Яаж ингэж явж чадах юм? Хаана ямар түүх болж байгааг мэддэггүй. Хуучин гэрээнд ямар түүх болж, шинэ гэрээнд ямар түүх болсныг мэддэггүй. Тийм итгэлийн хүмүүс байж болохгүй. Зүгээр нэг тийм боловсралгүй, тийм сэхэтний нэр зүүсэн тийм Библиэлд ингэж хэлсэн байгаа те. Дотроо ингээ бузар муу, гаднаа ингээд гарих одоо гинж зүүсэн тэр эмхтэйгээр зөөрлсөн байдаг. Гаднаас нь харахад галанцаг лаг итгэгч. Би ч 10 жил итгэж байгаа шүү. Би 20 жил итгэж байгаа шүү. Тэгээд нэг ишлэл тайлбарлаж чадахгүй. Нэг Бурхны үгийг ингээ хуваалцаад нэгэд хоол хийж өгч чадахгүй. Тэгээд хаана ингээд ном байдгаа 66 номоо мэдэхгүй. Энэ бол бидний төвшин биш юм аа. Энэ бидний хэмжүүр биш юм аа. Энэ бол бидний эзний хүсэж байгаа байр суурь биш юм аа. Мэн
Тийм учраас Бурхны үгийг эд энэ дотор чинь аим байгаа. Энэ дотор чинь амжилтын шалтгаанууд байгаа. Амжилтын үр дүн байна. Тэр фэйсбүүкээр явж байгаа тэр нэг юм одоо янз янзын тэр мэрэгдийн үгсүүдэд битгий хорт. Тэр битгий бяцлага. Тэр багт ухаарал өгч болно. Гэхдээ амь өгөхгүй. Бидэд ухаарал хэрэгтэй юм уу? Амь хэрэгтэй юм уу? Бидэд амь хэрэгтэй. Есүс бол амь. Энэ бол амийн үг юм аа. Тэгээд урсгал устдад дэргэд тарьсан мод адил гэж хэлсэн. Вау. Би ингээд завхандуу нутгуурга ингээд явдаг. Тэгээд ингээд нутгуурга ингээд оронгууд ингээд наан эдрийн гол ингээд урсж байгаа. Эдрийн голын хоёр талын эргээр ингээд модтод ингээд ургацсан байт. Тэгээд ингээд ногоон зүлэгтэй. Тэгээд ингээд тэр уулан дээр байгаа тэр харган бодрогно. Эсвэл өөр ингээд юмтай өнгөн ингээд өөр харагддаг. Тэгээд тэр урсгал урсад дэргэд байгаа тэр модод нь тэр зун ямар ч гашигтай байсан эрэг дээр байгаа зүлгэн ногоон харагддаг. Тэгээд тэр модод нь навчсан ногоон харагддаг. Тэр ингээд урсгал урсад дэргэд таригдсан яг тэр мод адил. Тэгээд та нар энэ дотор нэг гой үг байгаа. Ургацын цагт тэд нар яг зөв цагтаа үр жимсээ ургуулна. Алиа өв түнд амжилтыг авчна гэж. Навцсан ч үл хатнаа гэж. Тэгээд цаг уурын өөр амьсгал нэг юм ороо босхоноос олж бид нар ингээ баяр хөөрөө алдаж болохгүй. Бурхны үгэн дээр байдаг хүмүүс. Энд ингээд игдүүцэж ингэж атгаж болохгүй. Бид нар ингээд бүр ингээд цаг төрийн үүмэнээс ингээ хамаардаг тийм итгэлийн хүмүүс биш яах бол. Харин ингээ зогсоод эзэнт найдраар дүүрэн залбирдаг. Тэр өндөрлөг дээр зогсдог тэр итгэлийн хүмүүс байх шин. Тэр зун ган гачигтай байна уу? Тэр жил өсөгдөнтэй байна уу? Санхүүгийн хямралтай байна уу? Ямар нэг юм үнд орж гэнэ үү? Үнд орохгүй байна уу? Ямар нэгэн татвар төлөөс өгсөж гэнэ үү? Өсөхгүй байна уу? Энэ бүхэн чинь бидний сэтгэлийг ингээ давалгаалуулдаг зүйл ерөөсөө биш. Харин энэ дотор бидний найдар байх. Энэ нь миний амжилтын шалтгаан биш. Би эзэн дээр зогсгол болно. Амен. За сүүлийн ишлэл бүгдээр дуулал энэ үгнээс болж энэ сургаал гарч ирсэн. Дуулал 92. Аравдугаар ишлэлээс харин та еврейг минь зэрлэг үхрийн хэмэд өргөмжилсөн. Та над дээр шинэхэн тос цутгасан. Нүд минь миний дайснуудын уналтыг харж, чихэн минь миний эсрэг мууг үлдэгчдийн сүрлийг сонсдог. Зөвдгөн далдуу мод шиг цэцэглэж, ливан дахь хуш мод шиг ургана. Эсний өргөнд тэд суулгагдаж, Бурхны маань хүрээнүүдэд тэд цэцэглэнэ. Тэд хөгшөлсөн ч жимс гаргана. Тэд шүүслэг ба ногоон байна. Энэ нь эзэн цэг шудраг гэдгийг тунхаглахын тулд юм. Тэр хадмын бөгөөд түүн дотор зүвт бус юм гэж өгөөмаа гэсэн. Амен. Хэн бидний еврейг өргөмжилдэг вэ? Еврей гэж юу вэ? Еврей гэж энэ дээр юу гэдэг зүйлсэн бэ? Бидний амжилтыг хэлж байгаа. Бидэнд өгөгдөг шагналт цол гуншин хэлж байгаа. Тэр л энэ еврейг бидэнд өгдөг. Тэр еврейг маань тэр зүйлсүүдийг маань бид нар шагнал урамшуулалттай ямар нэгэн тийм цол гуншинтай ямар нэгэн үр дүнг амьдралдаа хүсдэггүй. Энэ еврейг чинь хэн өргөдөг юм? Эзэн өргөдөг юм аа. Амен. Зэрлэг үхрийнхэн бид тэр өргөмжилсөн. Тэр надад шинэхэн тос асгасан гэж. Та нар тослогдсон байхыг хүсэж байна уу? Амен. Та нар тослогдсон байхыг хүсэж байна уу? Хар яр байхыг хүсэж байна уу? Та нар бүх харилцаандаа тослогдох болно. Та нар бүх үеийнхэнтэй харилцаж чадна. Үр хүүхдтэйгээ харилцаж чадна. Эхнэртэйгээ харилцаж чадна.
өвөг дээдстэйгээ харилцаж чадна, ах дүүстэйгээ харилцаж чадна, ядуустай харилцаж чадна, хаадуудтай харилцаж чадна, мундаг нэр алдартай хүмүүстэй харилцаж чадна. Та нар дорд хүмүүстэй харилцаж чадна, үеийнхэнтэйгээ харилцаж чадна. Энэ бүх харилцаан дотор тэр шинэхэн тос асгах болно. Амен. Шинэхэн тос асгах. Тэн дотор хар яр байх. Хин нэг эвдэх гэсэн харилцаа байхгүй байх бол. Амен. Та тэгж тослогдох болно. Машины эд ангийг хооронд нь одоо ингэж хөдлөгчөдөг, зөөлөн болгочодог зүйл юу вэ? Тос шүү дээ. Тос. Тосгүй бол мотор цохим, тосгүй бол цилиндрүүд будаа, тосгүй бол тэгээд тэр бүх юмнууд будаа. Бүх юм дотор тос байгаа. Бүх харилцаан дотор тос байгаа. Энэ тос хингэж ариун сүнс юм аа. Та ариун сүнсээр дүүрэн байх юм бол та бүх харилцаанд амжилттай байх болно. Амен. Тэгээд бид нар ингээд нэг тийм буруу хүмүүс ингээ хөгжин дэвжээд байгааг, ингээд хээр хахуул авлагчид ингээд хөгжөөд байгааг, хотол яригчид, хоорон шүтэгчид, дэлдүү бозрон муунууд нь хөгжөөд байгааг хараад атаархаа болно. Ягаад гэвэл нүдэн дээр тэдний унлыг харна. Нүдэн дээр тэдний сүрлийг харна. Ингээд намайг чадчаад, намайг ингээд өсрөгчөөд, намайг хохироочоод тэгээд явж байгаа тэр дайснууд чинь өөр болохыг та нар харах бол. Харин энийг та нар өөрөө хийдэггүй. Эзэн энэ зүйлийг хийн. Эзэн би өшөө хаавна. Би энд чинь санаа тавих болно. Чи өөрөө зүт байхдаа санаа тавих гэдэг. Мэн. Цаашаа уншаа. Эзний өргөөнд тэд суулгагдаж. Эзний өргөөнд тэд суулгагдаж. За бүгдээ намайг дагаад хэлээрэй. Эзний өргөөнд тэд суулгагдаж. Чуулгандаа суулгагдаа. Чуулгандаа суулгагдаа. Ингээ холбогдоо. Тэ? Ингээ бүр ингээ холбогд. Бүх юмараа холбогд. Бүх юмаа сүмтэй хамаатай байлга. Сүмээ өөртөө хамаартай, бүх юмдаа хамаартай байлга. Ингээд нэг юм сүм гэр бүлийн амьдралыг битгий ингэж ялгуур тусад битгий бай. Битгий бай. Бүр ингээд суулгагд, ингээд хамаатай бол. Бүр ингээд одоо суулгагдах гэдгийг одоо юу гэж ойлгох вэ? Бүр ингээд үндэслэж те. Ингэж бүр ингээд орж өг. Тэгээд тэнд суулгагдах юм бол тэр яана гэж байна. Тэд суулгагдах юм бол тэд яана гэж. Бурхны маань хүрээнүүдэд цэцэглэх болно гэж. Үр жимсээ өгөх болно гэж. Амен. Ингээд чуулгантайгаа Бурхны өргөөтэй холбогд. Бүх юмараа холбогд. Зүрх сэтгэлээрээ, сүнсээрээ, биеэрээ, эд хэрэгцээгээрээ бүх юмараа холбогд. Амьдралдаа сүмгүүгээр битгий төсөөл. Сүмээ өөргүйгээр битгий төсөөл. За надгүйгээр сүм явцсандаа гэж битгий бод. Би сүмгүүгээр явцсандаа гэж битгий бод. Эзэн ингэж хэлсэн байгаа. Та нар миний дотор, би та нарын дотор байвал гэж хэлсэн байна. Нэг хугацаанд дотор хоёр юм яаж нэг байж болох вэ? Энэ нууц нь агуу юм аа. Та нар миний дотор, би та нарын дотор гэж хэлж байгаа. Энэ юу гэсэн үг вэ? Хоорондоо битгий ингээд тусаарлагдах гэсэн үг. Ингээд гоё үг олдохгүй байна. Ингээд нэг цул бай. Цул бай. Сүмдээ би хэрэгтэй штэ. Би таныг ингээд сүмээр ингээд ороод ирэх чинь ингээд баярлдаг. Та сүмдээ хэрэгтэй шүү. Таны залбирал, таны ерөөл ямар гоё юм бэ? Ноорогийн тэр гэрчлэл чуулганыг маань ариусгаж өгөөч. Чуулгандаа минь ариун сүнсээр дүүргэж өгөөч гэж. Ингээд та нар ингээд өөрийгөө ингээд тийм чуулганаас битгий тусгаарал. Ингээд чуулгантайгаа ингээд холбогд. Чуулганаа өөртөөгөө холбов. Өөртөө хамааруул. Үүнээс имээ. Чуулганы эсрэг ярихаас имээ. Энэ бол Христ юм бэ. Цовдлуулсан, ташуурдуулсан, гүтгүүлсэн,
доромжлуулсан тэр соригтой Есүс энэ юм аа. Та нар юм аа. Та нар юм шүү. Залмааруудаар хадагсан тэр мөхөс тэр бие бол та нар юм аа. Бид нар гүтгүүлнэ, доромжлуулнаа, хилэгднэ, буруу шаагтнаа. Бид нар Есүсийн биедээ, Есүсийн тэр соргиор бид нар биедээ дүүргэсэн гэж Илч Паул хэлсэн баг. Бид нар тийм биетэй юм аа. Та нар ингээд нэг тийм зүйлийг хөсөмжилж байна. Чуулга юу хөсөмжилж байгаа? Есүс юу хөсөмжилж байгаа? Чуулганы хайрлаа тэр амиа өгсөн гэж хэлж байгаа. Тэгээд энэ дотор та нар суулгах. Тэгээд чуулганаа тэр бүр алдартай болохыг хүсэж байгаа. Тэгээд тэр үрчлээсгүй толбоггүй ямар ч тийм юмгүй тийм алдартай чуулган болохыг хүсэж байгаа. Тэр бүр ингээд угаана гэж байгаа. Яаж угаана гэж үгээр усаар угаана гэж хэлсэн баг. Ариун сүнсээр Бурхны үгээр угаана. Тэгээд тэр бүр чуулгандаа Есүс хайртай. Энэ биеийн төлөө тэр амиа өгсөн юм аа. Амен. Тэгээд та хөгшин байна уу? Та хөгшин байна уу? Тэд нар жимс гаргана. Тэд бүр шүүлдэг ногоон байна гэж. Амен. Эзэн биднийг ингэж дуудаж байна. Надтай холбогдооч гэж дуудаж байна. Та нар амьдралдаа 2025 онд ариун их ургацыг, ариун их үр дүнг, үр жимсийг хөсөмжилж байна уу? 2025 оны сүүлээр ядарсан, цөхөрсөн тийм байдлыг хөсөмжилж байна уу? Үгүй шүү дээ. Тэр өдөр хэлэх юмтай, ярих юмтай, хүмүүст өгөх юмтай, ивэлэ тоосон, идэх хүмүүс миний амьдралаас идэх юмтай, уух юмтай тэр он жилийг та хөсөмжлөхгүй гэж юу? Энэ өдрүүдэд та Бурханд өөрийг чинь тайрч арчлахыг, сэрэгжүүлэхийг, бортохыг та зөвшөөрөх үү? Танд бордоо хэрэгтэй. Танд ингээд сэрэгжүүлэлт хэрэгтэй. Танд халамжлалт хэрэгтэй. Танд зөвлөгөө хэрэгтэй. Өвдгөн, арзалзуулна, өөрөө чинь хүргэнэ. Тийм ээ дүрээ астраа. Дүрээ астар чинь хэдэн удаа намайг ингээд өвдгсөн шүү. Сэрэгжүүлсэн шүү. Нэг 2 удаа цангацаг дууралцсан шүү. Баярлалаа астраа. Намайг бордсон шүү. Үнэхээр тэгэд ингээд зогсож байна. Тэр үед ингээд зүрхээ хаасан бол хатуу хахир мод байсан болвол би одоо өнөөдөр хаана ах мэдэхгүй. Тийм учраас би та нарынхаа амьдралд маш их үр жимсийг хүсэж байна. Та нарынхаа амьдралд та нарын гарын үс, бизнес, та нарын хийж байгаа ажил үс бүх зүйлсээр нь үр дүн харахыг хүсэж байна. Амжилт харахыг хүсэж байна. Та нарын эвэр өргөмжлөгдсөн байхыг харахыг хүсэж байна. Амен. Тэгэд энэ өөр зам байхгүй. Та битгий олсон ололтондоо туршлагатаа битгий найдаарай. Өөрийнхөө нэр бэр битгий найдаарай. Битгий том мөчөр болох гэж битгий оролдоорой. Харин эзний хүссэн тайрагдсан мөчөр байгаасаа. Тэгээд эзэн үр жимсөө өгөх болно. Магтаалын бага урьж байна. Өдөр хамтдаа яг эзний оршихуд ирээд эзэнд яг хүндэтгэл өргөцгөөе. Тэгээд өнөөдөр нэг шийдвэр гаргая тэхүү. Тэхүү бүгдээрээ. За би ч олон удаа шийдсэндээ гэж байна уу? Үгүй. Дахиад шийд. Дахиад шийд. Дахиад шийд. Амен. Нөхцөл байдалтайгаа битгий эвлэр. Бага юмтайгаа битгий эвлэр.